Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 уралдаан дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөөдрийн даваагаас баасан гаргийн цаг мөчид радион 3 дугаар студиэс дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг маань шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 2 дугаар сарын 26-ны лав гаргийн дөрвөн зүгийн шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ за нариулагчаар мөнх цэцгийн төвшин баярнаар ажиллаж байна. Дахин орой минь түргээ. За орой минь дахин үргээ. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Медипол эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор эмнэлэг. За мөн Праймит өхөр дахин махта өглөөний зайц шинээр гарлаа гэсэн уриатаагаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр чинь таны мэдээгэр эхэлнэ гэж байгаа. За тийм ээ. Шуугуулахад бэлэн. Та бүхэн шуугахад бэлэн өө. Битээ. За миний эхний мэдээ. За одоо юу гэх юм? Хүн гэдэг нэг айдсаасаа болоод хүн нэгдэл рүүгээ буцчихсан гэх юм уу да. За тийм мэдээ юм. За Турк шуугаа шүү заяа. За та бүхэн бид нар бод мартаагүй байгаа. 2023 онд Туркд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болоод за нэг 62 мянган хүн амнасаа алдсан гэсэн. Манай нөгөө нэг онцгой байдлынхоо очоод нохоо очсон юм шүү дээ тий. За 2023 оны 2 сарын энэ аимшигтай газар хөдлөлтөөс хойш одоо яг 3 жил өнгөрөөд байгаа. Энэ үед Али Бозоглан гэдэг залуугийн тухай мэдээлэл интернет тарахад одоо жинхэнэ шуугж байна. За энэ яадаг нөхөр вэ гэхээр Хатай мужийн иргэн 3 хүүхдийн аав энэ залуу газар хөдлөлтийн after shock-ийн үеэр гэр орноо бүхэлд нь алдсан юм байна. За тэр үеийн зочрол айдсаасаа болж 4 хантай байшинд орж чадхаа байсан энэ нөхөр агууд амьдарч эхэлсэн тухай Туркийн TGRT Hyper гэдэг агентлаг мэдээлээд байгаа юм байна. Одоо нөгөө нэг газар хөдлөлтийн айдас одоо өөрөөр хэлбэл травматай болсон байж тээ тий. Тэгээд байшинд амьдарч чадахгүй. Травматай болсон. Тэгээд нөөдхнийхөө ингээ айдсаас болоод 4 хантай байшин руу орох дээр газар хөдлөлт нураа дарагдаад өгчих болов гэдэг тэр айдас нь бол арилахгүй байгаад байгаа. Тэгээд ингээд юу яаж байгаа гинэ? Агууд амьдарч байгаа гинэ. За хотынхоо гадаа байх жижиг тухтай байрыг жижигхэн тухтай байрын агууг эзэмшиж аваад орон гэршгээ догчуулаад байгаа энэ нөхөр гэр орныхныгоо цуг амьдрыг хийж гуйгаад бараагүйч өөрөө бол хачин их аз жаргалтай амьдарч байгаа гинэ. Гэрийнх нь бол тийшээ нүгээгүй. Хашир ганцаархан байгаа. За тэгээд энэ агуу хэдэн мянган жил бодохдоо нураагүй гэдгийг нь бодохоор надад айдас сүйц октоосооч төрдөггүй. Би агуудаа яг 2 жил амьдарч байна. Одоо л жинхнээсээ би 50 амьдарч байна. Бүр жинхэнэ утгаараа би 50 амьдарч байна гэж ингэж ярилцлага өгсөн байгаа. Эн чин бүр өстой тий агуу нь бол янзын сайхан ингээд бүр өрөө шиг ингээд сайхан тухтай тий ор мороо зассан. Эн чин бүр янз юм. Эн чин бүр ингээд дээрээс нь шатаар бууж орж ирээд тэгээд ингээд энэ агуу руугаа ордог. Уулын орой дээр байгаа агуу юм биш үү? Нэг ууршиг юм. Мотоциклтэй бас. Сайх. За тий. Ус мусаа зөөгөл оруулж байна. За тэгээд хөргөч байна, плетэг байна. Үн чи бүр яг айл шиг сайхан догчуулаад амьдарч ийн хөөе. Газан плетэгтэй. Сайх. За, ингэж агууд хүүнэгдлийн үе шиг амьдарч байгааг нь сонссон. Хотын удирдлага бол жоохон санаа зовлон шүү дээ, тий? Нэг иргэн нь одоо ингэж агууд амьдраад байна гэхлээр. Тэгээ хотын удирдлагын за чи одоо ингэ 4 хантай байшинд амьдарч чадахгүй бол бид нар чамд амьдарч болох үс юм зөөврийн чингэлэн гэр гаргаж өгье гэсэн чинь нөхөр юугүй би зүгээр энэ агуудаа л амьдарч ий гэж хариу өгсөн байгаа юм. Тийм. За агуудаа хоолоо хийж идээд ус цасанд ороод аяг шанаг хувц сунраа угаачдаг учраас миний бүхэл хэрэгцээ бүрэн хангагдсан. Энд байгальтайгаа ойр байх сайхан байгаа. Боловсролгүй хүмүүс миний тухай муухай юм ярьж байна гэсэн. Гэхдээ тэр хүмүүс миний мэдэрч байгааг бол мэдрэхгүй шүү дээ гэж ярьсан байгаа юм. За өөрт нь сайхан л байгаад байгаа юм байна л да. Тийм байна. Тий. За тэгээд танд одоо энд амьдрахад чинь хэцүү юм юу вэ гэсэн чинь. За усаа зөөхөөс гадна нэлээд зайтай явж бийцдэг. Ил жаг хэцүү байгаа гэж ярьсан байгаа. Тэгээ усаа бол дотор нь удаг байхгүй юм чи усаа зөөж авчирч. Угаасаа нөгөө нэг боллонтой ус байдаг шүү дээ. Боллонтой ус зөөж авчирч сая. Сэтгэлдлүүд нь. За хүүнэгдлийн үе рүүгээ буцчихжээ. Гэхдээ нэг л удаа айсан бол хэний сэтгэлд хэцүүлтэй. Би ч гэсэн байгалийн амьсгаас үерээс ухаан алдтай айдгаа гэсэн байна.
Ээдтэй зөвл юмаа сэтгэжтэй уг нь ус нойлтол бол диваажин байна шүү дээ. Хүн амьтнаас хол амьдрах шиг сайхан юм хаа байх вэ гинэ. Зүрүүд өвгөл байна. Өвлийг яаж барах гэж байгаа юм бол доо. Дотор нь удаа тавьж угаардж өгөх нь дутчтай. Хүний анхаар татах гэж тэгж байгаа үзгэнэ. 2 жил амьдэрсэн. Энэ өвөл мөвлөд авцсан. Өө эн чи бүр карант маранта аяга маяга зүгээр жигтэйг жухам зүгээр угаач. Би тэгтээ сая яг ингэж бодож байсан байхгүй юу. За одоо жишээлбэл ингээд манайх ингээд төрийн тусгай хамгаалтын ингээд үзэсгэлэнт байгалийн зогсбор газар ч гэдэм үү те. За нэг ингэдэг шүү дээ. Би энэ одоо агуу нь хинт харьяалагддгийн болдоо гэж би бодож байсан чинь яг энд миний санааг мэдсэн юм шиг сарнаа битсэн байна. За болж л байна шүү дээ. Агуу эзэн гэж нэг нөхрөл гинт гараад ирэхгүй бол гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр төр захиргааны удирдлагууд нь хүлээн зөвшөөрж байгааг бодоход энд одоо амьдарч болох юм байна тий. Тийм. Бохор гаргадаг сувгтай байж. Тийм байна ихидээ. Бохор гаргадаг сувг хийцээ. За энэ тэгээд хүн амтан булаацлах байсан бол 2 жилийн дотор булаацлтгал байсан байлгүй. Тийм байлгүй. Гэхдээ энэ хүн шиг ингэж агууд амьдрах хүн бас хийдгэлээ дээ тий. Тийм. За Улаанбаатар хотод 18 цаг 21 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Primate өхөр дахин махта өглөөний зайц шинээр гарлаа гэж сураатаагаар хамтран ажиллаж байгаа. За Primate өглөөний зайцны үндсэн орцонд нь өхрийн өвчөөний мах, дахиан цээж мах, нитриттэй давс, саримс, хар перц, цагаан перц, E450-ыг докторжуулагч E319 үл эсэлтүүлэгч E621 нэг амт сайжруулагч орсон байт юм байна. За өглөөний зайцны орцонд юу ордог вэ гэж асуусан хүмүүсийн хувьд бол X байна. Саримс хар болон цагаан перц нь бол байгалийн амтлагчаар амталсан ийм амтлагчдаа тооцогдно. За түүнээс гадна нитриттэй давс гэдэг нь бол хадгалах хугацааг уртасгадаг гэсэн үг. Хям нь махан бүтээгдэхүүн учир бактери үржихээс сэргийлэх, тосны эсэлтийг сааруулах тус зорилгоор маш бага хэмжээгээр ашигладаг. Жишээ нь 1 кг махын хям нь дунджаар 0.2 г л ордог гэсэн байна. За өхрийн өвчүүний махны орцтой тэгэхээр мэдээж маш уургалаг. За мөн өвчүүний мах өөрөө мэдээж гоё амттай штэ. За дахианы цээж махтай. Цээж мах нь болохоор кали, кальц, цайр, магний, төмөр зэрэг эрдэс бодис бие төрлийн амин дэмжиргийг агуулдаг. За тосны агуулмж хамгийн бага байдаг мах байгаа. За тэгээд фитнесээр хичээлэх үед бол ерөөсөө л дахианы цээж махтай хамгийн сайн найз болдог штэ тий. За тэр нөгөө нэг Е гэсэн тэмдэглэгээтэй зүйлсийг бид нар ер нь хүнсний бүтээгдэхүүнд байх юм бол энэ өстой байх ёсгүй. За тэгвэл ингэдэг юм байна. Тэр E450 451 гээд докторжуулагч ашигладаг гэдээсэн штэ. Яг го бүтээгдэхүүний бүтцийг хадгалахад тусалдаг юм байна. За тэр E621 нь болохоор нөгөө натрийн глутамат буюу амт сайжруулагч, амтыг ер нь нэмэгдүүлдэг. За E316 үл эсэлдүүлэгч нь болохоор нөгөө эсэлтгэхээс хамгаалах тийм үү? Хугацааг уртасгах зориулттай юм байна л да. За гэхдээ эднийх ер нь бол ихэнх газруудын Е тэмдэглэгээтэй зүйлээ ингээд нэг сонир нууж байгаа юм шиг байдаг штэ. Эдний харин ч бүр яг ингээд ийм орсон шүү гэдгийг ингээд маш гоё илт болд хэлж штэ тий ер нь бол. Яг тийм. За тэгэхээр та 77 73 тэг 80 10 95 99 гэдэг утсаар захиалах боломжтой. За тэгээд Primate брэнд гэдэг бичээд Facebook руу орох боломжтой. За та Nomun, Care4, FS, Origol, сансрын марц зэрэг сүлжээ дэлгүүрүүдээс гадна саруул Ignite хүнсний зах за мөн Primate-ийн өөрийнх нь нэрийн барааны дэлгүүрээс худалдаа авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Primate өхөр дахиан махта өглөөний зайцаараа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За миний дараагийн мэдээ. За энэ одоо би үнэхээр гоё хүүхний талаар ярих гэж байгаа. Манайхан орж ирээд хараарай. Үнэхээр зэгцгэр гоё хүүхэн. Австралид болсон нэг хэрэг сошиал дээр бас нилээд хэлэлцүүлэг өрнүүлээд хүмүүсийг хоёр хуваачаад байгаа. За ядж байгаад энэ хэрэг явдал нь загвар өмсөгч, за өсөж яваа инфлюенсер бүсгүүтэй холбоотой учраас олонний анхаарлыг яа харахгүй татаад байна л да. Тэгэхээр энэ хэрэг дээр бүгдээрээ бас хинийхэн талд орохоо ярьцгаая заяа. За гоё хүүхэн харах нэ ороод ирээ манайхаа хайд. Натали Маронгос гэдэг бүсгүй өнгөрсөн бям гаргийн орой Сидней хотын Double Bay байдаг Тануки нэртэй Япон олны газарт орж ирсэн байгаа. За ийм гоё хүүхэн. Тэр уруул, нүд, мөм, зөм болол байна. За тэгсэн чинь хоолны газарт нөгөө ороод ирсэн чинь Япон олны газарт ороод ирсэн чинь найз залуу нь өөр эмэгтэй хамт хоол идээд
сууж байсан байгаа. За тэр найз залуугийн Дин Кантос гэдэг заяа. Тэгэл хараал шууд уурлаад хашгичаал тэгэл шууд гэрлийн бүрхүүл аваад шидэж байгаа зураг нь яг тэр бичлэг ингээ хяналтын камер дээр үлдсэн. Базар маань орж ирж байгаа болтой. Харж байгаа болтой. За тэгсэн чинь уурлаж хашгичтаа гэрлийн бүрхүүл авч идэж байгаа нь хяналтын камер дээр үлдсэнээд 34 настай загвар өмсгөж бүсгөөд 37 настай найз залуугаа гэрлийн бүрхүүл шидэж гимтээснийхээ төлөө шүүхээс ял сонсохоор болоод байгаа. За одоогоор бол бүсгүйг хүний бид санаатаагаар хохирол учруулсан гэх зүйл анги тулгаад байгаа. За 5 гарагт болсон урьдчилсан шүүх хурлын үеэр загвар өмсгөж бүсгүй сэтгэл зүйн хувьд одоо аргагүй байдалд орсон учраас ийм үйлдэл хийсэн гэсэн үндэслэгийг бол өмгөөлийн багийнх нь гарган тавьсан. За харин шүүхээс бүсгүйг найз залуудаа ойртохыг нь хоригдсан албан ёсны хориг шийдвэр гаргасан. За тэдэн метрээс ойртож болсон шүү дээ. За тэгсэн чинь найз залуунаас ноото заяа. Найз залуу гэх энэ Дин Кантос гэх залуу харин өнгөрсөн жил өөр эмэгтэйг багалзууртсан. Айлгсан хэрэгээр бас л тэнсэн авах янзтай болоод байгаа. За энэ хэрэг нь бүрэн шийдвэрлэгдэж дуусаагүй байхад царайлаг найз үсгүүгээ араар нь тавьж гэрлийн бүрхүүлээр зохиулж гэмтсэн хэрэг нь олонний анхаарлын төвд ороод байна. За ядж байгаад нөгөө гэрлийн бүрхүүл зохиулаад нүүрнээс нь цус гарсан учраас энэ хэрэг бол одоо шүүх хурал болтлоо даамжраад байгаа. За зүв буруу араар тавьсан тавиагүй гэх зэрэгээр онлайныг 2 хуваагаад байгаа энэ хэргийн гол эзэн болсон модель өсгөөтэй холбоотой дараагийн шүүх хурал 3 сарын 19-нд болох нь. Нөгөөдхний чинь бүр гоё зураг гараад ирлээ. Яа, янзын. Энэ янз тийм. Би минийх нь мөнгө нь ямар ч гоё юм бэ. Яасан ч гоё. За тэгээд сонсож чадахгүй байгаа хүмүүстээ би одоо ингээд нөгөө үзэж чадахгүй байгаа хүмүүстээ ингээд нөгөө нэг дүрсэлж амхандаа л ийм хүн байна шүү гэд хэлгээд би нөгөө тэр дээр нөгөө бүргэдийн амартай өөхнийг баба яга шулмсын амартаа гэж зүүрлээд хэлсэн чинь бэ базар буруутгаар барах уу өстө өөрөө шал хиймэл баахан мис засал хийлгээд байж байгаа нэ мөртлөө хүнд оромжлоо гэд намайг чи алсан штэ бүр. Тэгэхээр би амхандаа ингээд үзэж чадахгүй байгаа хүмүүстэй л ингээд яг ингээд дүрсэлж хэлж өгч байгаа царай штэ энэ одоо монголоор бол манай нөгөө нэг бүжигчин одоо сүүлд нөгөө нэг дуулж гарч ирээд байгаа нэг халиун гэд нэг охин байдаг штэ мүүн данси тэр охинтой айгу төстэй юм байна те гэхдээ гоё тэрнээс ч илүү гоё. За Хануки гэдэг нөгөө нэг баар нь гарч байна. За нөгөө хүүхэн шүүх хурлынхаа л гадаа зогсож байгаа шүү. Уцаар арай л зогсож байгаа харагдаж байна. За тэгэд яг ер нь бол те хоёулаа зөв боёг гарууд юм шүү. Харин би бол энэ хоёрыг тийм токсик харилцаатай хоёр байна л гэж би бол харсан. За сэтгэлдлүүд нь ийм сайхан хүүхэнтэй үргэлжчихэд яг юунд дутсан гэж араар нь тавьж явдгийн болоо. Би бол энэ хүүхнээсээ алхамч холдохгүй хажууд нь л явж байх байсан гэсэн байна. Хүүхэн галзуу солиотой болохоор залуун зүхтаа дараа нь тавьсан байж ойлгомжтой л байгаа өстэй. Ажлынхаа үнтэй ч сууж байсан билүү? Юугаа орж ирэл юм шидэд ахтаа яах вэ гэсэн байна. Хоёр солиотой амьд нь таарчсан юм биш үү дээ. Тэгээд нэг нь хүн багалзуурдаад нөгөө нь гэрэл авч идээд айгүй бол харилцсан араараа тавилцсан да. Гэхдээ энэ яалтчхүү зэгзгэр гоё хүн байна гинэ. Би энд 3 дахь хүнтэй баг санал нэгдэж. Гөө одоо энд би төгөлдөртэй санаад хэлж байна. Том хөхтэй эмэгтэй зөвшүүл гэсэн байна. Том хөхтэй л эмэгтэйгийн зөв байдаг юм байна. Надад бол гендэ чи гондоо чи гэж хоёулаа л ер нь тийм токсик харилцаатай л хоёр гэж зүгээр би бол бодлоо. Гэтэ хүүхний үед бол яалт ч гоё хүн байна. Тэгэл тийм үстэй шүүрэл авсан чинь гэрлийн бүрхүүл таардгэн ч үе, нөгөөдхийг нь шиддгэн ч үе. Тэр нь очоод ондгэн ч үе. Онохдоо нүүрнээс нь цус гаргадгэн ч үе юм бас. Нөгөөд нь болчихгүй те арчааг өртөө нэрээ. Өөрөө тэгээ хүн багалзуурд юм байж ганцхан гэрлийн бүрхүүлээс болчиход яах вэ? Тэгээл навчраа шүүх мөхтөрөө тулцаа тий. За. Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Ном Мишель барилгын хөтөлбөрөөр дэмжиж ажиллаж байна. Ном Мишель барилгын хөтөлбөр нь сар шины бэлэгтэй удалгаа зарласан байгаа. Эднээс хамгийн гоё нь бэлта бүр бэлэгтэй. Ханы цаас худалдан авахд хүүхдийн өрөөний ханы цаас бэлгэнд өгч гээ. Бараанууд нь 30% хүртэлх хямдралтай. Энэ урамшуул нь 3 дугаар сарын 11 дуустал зарлагдсан байгаа юм байна. 100 айлын эншүүр худалдааны төв Мишель Экспогийн урталд Ном Мишель барилгын хөтөлбөр Яармагт байрлах Ном макро хөтөлбөрөөс худалдаа авах боломжтой. Тэгээд Facebook нь болохоор Ном Мишельгээ та латинаар ч бичсэн болно, кириллээр ч бичсэн болно. Нууц нь 8988 81 8988 81 3. Ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Ном Мишель барилгын хөтөлбөр баярлаа. Би одоо нэг амар мэдээ ярих гэж байна. Энэ ууг нь нөгөө нэг
Манай 400-ийн шууганаар биш. Орой явдаг чи юу вэ? Амар цаг. Амар цагаар л явах хэвэл мэдээл энэ андуураад ороод ирсэн байх шүү. Одоо яа их вэ? Ярьж л өгье. За, Qatar Airways-ийн нислэгийн үеэр нэгэн үйл явдал болоод хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын нүүрэн дээр мэдээ болж гараад байна. Би хит хитэн агентлагуудыг харлаа. За. Жишээлбэл BBC дээр бүр ярилцлагуудаа гарцсан байна. За, энэ болохоор NBC News дээр бол бас л энэ асуудлаар нэлээд том нийтлэл бичигдсэн байна. За. Яг шуугж байна энэ мэдээллээр. За, ийм үйл явдал бол бидэнд манай Монгол улсад бол хэдээс тохиолдож байгаагүй. Бидний хин нэгэнд нь тохиолдвол харин юу болох юм бол гэж бодохоос айгүй эвгүй мэдээлэлтэй. За. Тийм. Австралийн Мельбурнээс Дохаг зорин ниссэн нэгэн нислэгийн үеэр нислэг эд үйлдэгдээд дундаа явж байх үед буюу агаарт нэгэн эмэгтэй зорчигчийн биеийн байдал муудаад нас барсан. Огцонд нас барчиж байгаа. Хамгийн аймаар нь нислэгийн багийнхан нас барсан эмэгтэй зогцыг бүтээлгэнд ороогоод нислэгээр зорчиж явсан Австралийн иргэд болох Мичел Ринг болон Jennifer Colin гэдэг хосуудын хажуугын судал дээр байрлуулсан. Яана. За, би зүгээр Мельбурнээс Дохо ортол хамгийн багадаа 12 цаг ниснэ. Хамгийн багадаа 12 цаг ниснэ. Тэг хэлэхгүйгээр тавьсан юм уу? Хэлэл мэдээж тэр чинь үгсэн байгаа тэр чинь бөөн шууган болж байгаа л тавьж байгаа шүү дээ. Тэгэд би бол одоо жишээлбэл ингээд ядаж сэрүү мөрүүнээ ингээд бодсон гэсэн тэр нөгөө доотлын ачаа мачаа тэгш мэш байдаг газар руугаа оруулчих болоогүй юм бах та. За, би тэрний учрыг одоогонд тайлбарлая. Ингээд өөр хоосон судлууд байсан ч гэсэн хоёр зорчигчийн хажууд нас барсан эмэгтэй зохицыг 4 цагийн турш байрлуулж ирсэн Qatar Airways-ийн энэ үйлдэл бас л олныг шоконд оруулаад байгаа. Харин ямар сони компани зүгээс шууган тэгдсэний дараа албан ёсоор уучлалт гуйсан, зорчигчдтой холбогдож уучлалт гуйнаа, хохирлыг нь барагдуулна гэдгээ мэдгдсэн боловч BBC дээр бичснээр компанийн хосуудтай ямар нэг байдлаар холбоо тогтоогоогүй байгааг нь. За BBC яасан гэхээр шууд нөгөө хоёр австрал зорчигчдтой шууд видео кол хийгээд ярьсан байлаа. Одоо тийм байна. Мэдээний гарчиг нь бол ингэж байгаа. Бид нар энэ үйл явдлаас авсан травмагаас гарч чадахгүй байна гэсэн. Тэгин штэ хүн яг хажууд нь тийм өгсөн хүний зогц тавиад 4 цаг нисчлэр чи хүн травмад орно штэ гэж. Би харин тэг гайхадах юм. Тэгээд хоосон суудал байсан л гэж штэ. Яагаад заавал энэ хоёр хүний дэргийг тавьж байгаа юм бол? Тэгсэн чинь компани зүгээс тайлбарлаж байгаагаар бол нас орсон эмэгтэй нэлээд том биетэй эмэгтэй байсан учраас зөөж сул суудал руу хөргөж чадахгүй байсан. Тийм учраас хамгийн ойр байсан сул суудал дээр л суулгасан энэ гэжээ. Яа. Энэ арай л аргаа барцсан. Арай л цэник хариулт байгаа юм. Харин тийм. За тэгсэн чинь сэтгэгдлүүд нь аимшигын кинонд зохиол шиг юм бэ. Нислэгийн дундуур гинэт амилсан бол тэнд байсан хүмүүсийн зүрх хаагдах байсан баха. Гэхдээ үнэхээр хүнд лагс хүн байсан бол тээвэрлэж зөөх амаргүй байж л тэ гэж. Тэгтэл тийм зүйтэй хүн амтнаас тусламж хүсээд эн чинь асар том онгоц явна шүү дээ. 12 цаг нисдэг онгоц чинь дор хаяж нэг ээлжиндээ 10-аад тийм стюардсын багтаа явж байгаа. Тэр мэрийг ашиглах байсан байлгүй дээ. Тэгсэн чинь гэхдээ тэр амьд хүмүүсээ өөр газар суулгаж болно үстэй компани яалтчгүй хариуцлага алдсан байна. Энэ дээр бол маргаан чадах гэсэн байна. Яг үнэ. За тэгвэл цогцоо зөөж чадахгүй байгаа юм бол тий. За уучлаарай ингээд хамгийн ойрн энэ суудлыг бид нар ингээд зөөж чадахгүй. За дандаа эмэгтэй стюардсууд байсан юм бол та хоёр ингээд тий суудлаа солиод энэ сул байгаа ийшээ суудлал руу ингээд шилжээ суучихгүй юу гэд яага болоогүй. Энэ бол мэдээж economic class-т болсон үйл явдал. Энэ тохиолдолд биш дээ. Ингэх ёстой бүр тэгж ярих юм бол уучлаарай та хоёрын 5 тухыг алдагдуулах нэ. Энэ хүмүүс зохицыг бид нар ийш тийшээ зөөж чадахгүй байгаа учраас та хоёрын энэ судал дээр тавьчих. Та хоёр бизнес класс руу суучих гэдэг. Тийш дээ тий. Одоо хүний 5 тух алдагдуулахдаа ер нь бизнес класс руугаа суулгаж ингэж нөгөө нэг юу гэдэг excuse хийдэг байхгүй юу? Ер нь тий. Бүхэл бүтэн хүн нас барчаад байхад энэ хүмүүсийн комент ямар муухай доогдохуудаа эрцгий юм бэ? Амиа алдсан хүний дурсгалыг хүндэлдэхгүй юм гэхэд хүн чанар гадлагуу танардаг нэ. За. Хүмүүс нэ юу гэсэн сэтгэлдээ яахтай нөгөө нэг аимшигын кино зохиол шиг юм аа. Нислэгийн дундуур гинт юу яасан бол яана мана гэд. Тэгээ бүдүүнээр нь дуудаж муудаад ингээ явцсан байгаа шүү дээ. Йоо амар юм аа. Гэтэл энэ өстэй аимшиг. Намайг ингэсэн бол би одоо Qatar Airways-тэй дампуурт нь хэрүүлээ. Би тэгээд дээ штэ те.
Гэхдээ эднэр соёлтой гэхэд бас арай л соёлтой юм аа. Би шууд хэрвээ намайг юу яриад байгаа би хажуудаа тавиулахгүй эсвэл би суудлаа сольж сумаар байна мамар гэд яад хэлж болоогүй юм бол бас энэ хоёр үнэн. Үгүй яг эдгээр чинь нэг амар соёлтой юм тий. Юу гэдгийг хүлцэнгүй штэ бас. Харин тий. Тэгээд өөрхийн амтнд настай хүмүүс байгаа зү. Тийм ч залуу хүмүүс биш байгаа. Тэгээд баг энэ хоёрыг дээрлэгсэн ч юм шиг санагдаад байгаа байхгүй. Харин тий. За. За миний дараагийн өргөх мэдээ заяа. Йоо энэ бүр алаа хайсан. За. Бүр алаа хайсан. Хятадд болсон хэрэг за. Уг нь бол яг уу одоо юу гэдэг ийм зүйл байх нь зөв байгууштай ч гэдэг юм сүүлийн үед ингээ яригддаг болсон ч энэ удаагийн тохиолдол дээр бол одоо юмны дав суужир таараагүй үедээ буюу альваа зүйл хэтэрхээрээ ямар аюултай вэ гэдгийг харуулж байгаамаа. Ер нь бол битээр бити юмыг хэтрүүлээч л гэж баян хэлдэг штэ тий. Ерөөсөө л тийм. За би болсон үйл явдлыг ярьж өгье. За. Хятадын иргэн нэгэн эмэгтэй сүд залууга гэрлэлтийн өмнө туршиж үзэхээр шийдэж төрөлтийн өвдөлт мэдрүүлдэг төхөөрөмжн дээр 3 цаг суулгасны дараа залуугийн бүдүүн гидсний зарим хэсэг үхчиж яаралтай мистасалд орж амь аврагцсан хэрэг гарсан. Йоо. Бид нар өвдлөө гэдэг чинь бас зайтай тэгээ 3 цаг бас тасралтгүй өвдөхгүй штэ энэ бүр хүнийг бүр ингээд бараг харигслаад яргалаа хийцэн байгаа байхгүй юу? Манай дээр яг ийм нэг өвдөлтийн аппаратыг мэдрүүлдэг нэг аппарат байдаг шүү дээ. Тэрийг нэг хідэн жүжигчдэр зүүсэн чи тэд нар ч ерөөсө юун 3 цаг тэд нар ч ерөөсө 10 минутын дотор ахаа баяа би одоо үхлээр намайг энэс салгаад илгээд уйлжсэн шүү дээ. Харин тий. 3 цаг гэдэг чи юу гэсэн солиорол вэ? За яг гоо тааш тохирох үгүйгээ ингээд хүмүүс шалгаж л байдаг л да. Тий одоо энэ залуу яг надад таарах залуу мөн үгүй юу гээл тий туршиж муршаад. Гэхдээ хойноон мужийн иргэн энэ эмэгтэй хувьд найз залууга хайртай юм бол твч гээд өвдөлт мэдрүүлэх төхөөрөмжийг гидсэнд нь зүгээд 3 цаг гарангийн турш цахилгаан шокоор зохиулсан. За мэдээж залуу бол зайлуул хайртайгаа нотлох гэдэг төхөөрөмжийг биедээ бол залгуулсан. Улмаар твцсэн. 3 цагийн турш энэ яргаллыг твцсний дараа твчхийн аргагүй өвдөлтөө твчгүй байсан тул эмнэлэгт очсноор бүдүүн гидснийхэн зарим хэсэг үхчиж яаралтай засалд орохоос өөр ямар ч аргагүй болсон ба. За мэдээж залуу сүүгээ цуцлаа зогсохгүй өөрийг нь сэтгэл санаа эрүүл мэндийн хувьд гэмтээсэн бүсгүйг бол шүүхэд өгсөн байгаа. За бүсгүй хувьд болохоор ийм мэдүүлэг өгсөн. Ээж болон эгчийнхээ зөвлснөөр сүйт залуудаа төрөлтийн өвдөлт мэдрүүлж хүнд хэцүү цаг үед өөрийг нь хайрлаж чадах хүн мөн биш эсхийг олж мэдхийг зөвлөсөн гэж сошиал медиадаар бичсэн байгаа. Хугацааг нь хэлээгүй юм байж. Харин тий эхлээд өөрөө эргэлзсэн ч гэсэн эцэст нь ээжийнхаа шахалтанд ороод зөвшөөрсөн гэсэн. За ядахад энэ туршилт шалгалт нь эгчийнх нь арилуулдаг жирэмсэн эгчүүдийн төв дээр болсон болохоор ямар нэгэн саадгүйгээр төхөөрөмжийг хүсснээрээ ашиглах боломж нь нээгдсэн юм байна. Ингээ хөөрхий залууг эхний 90 минутад буюу цаг 30 минутанд баг хүчлийг нэмж дасгаж байгаад сүүлийн 90 минут буюу цаг 30 минутын турш хамгийн хүчтэй дээр нь цахилгаан шокоор зохиулсан. Энд чинь хүнтэй ингээд эрэгтэй хүн чинь ямар тийм хүүхэд төрүүлэх тийм зохицолтолгоо байхгүй. Тэгээд цаг 30 минут тасралтгүй өвдөнө гэж эмэгтэй хүн үстэй. 3 цаг. За бүсгүй энэ тухайгаа онлайн бичснээр хэрэг явдал олонний анхаарлын төвд ороод байгаа. За шүүмжлэлт өртөөд постоо устгасан ч гэсэн хүмүүс нөгөө нэг скриншот ч аваад тэгээд шотлж авангуудаа түгээгээд байсан учраас ийхүү мэдээ олон цацагдаад байна. За харин хуульчдын хувьд залуугийн гэрийнхэн хэрвээ шүүгэд хандвал бүсгүй 3 жил хүртэлх 20 хал шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. За ингээд сэтгэгдлүүд нь мэдрэл муутай хүүхний мэдрэл муутай гэр бүлээс наад гидс гүзээ чинь чамааг аварчээ залуу минь наад авгаанаар чинь нийлж байгааг чамааг алах гэж байгааг гидс чинь мэдрээд өмнүр чинь орж өөрөө гимтэж чамааг ухааруулжээ эрт мэдсэн чинь болжээ хурдан эдгээрэй гэсэн байна. Ямар ухаан муутай амьд нь хүний 3 цаг тэр амар төхөөрөмжн дээр ууж чаддаг байна. Хүн чанар өрөвч зөөлн нинжин сэтгэл алгуу аимшигтай юм бэ эрт мэдсэн нь болжээ гэсэн байна. Залуу бол эгогоо бодчил гүрийж байсан бахта тэрнээс хойш ямар амьтан л өвдөн байрн тэрэн дээр гүрийгээд авах вэ? Арайч тэгтлээ хайртай байсан гэхгүй илгүй дээ. Ийм тэнэг хүүхнийг хайрлах хэрэг алга гэсэн байна. Би тэгтээ ингэж бодсон. Энэ эмэгтэй өөрөө төрж үзээгүй эмэгтэй заяа. Тэгэхээр энэ эмэгтэй төрөлтийн өвдөлтийг өөрөө ч мэдэхгүй учраас ийм тэнэг юм шиг ингэж 3 цаг байлгаж байгаа. Ямар тэнэг тэрийг ингээ хуулаад хайчих нь үсттэй тийм үсттэй. Өвдөд байхад чинь за одоо болоо штэ гэж хуулаа хайчихгүй. Одоо жишээлбэл ингээд
төрж үдсэн эмэгтэйчүүд бол одоо ингээд бид нар бол жишээлбэл ямар амар өвдөлт байдгийг мэддэг учраас юу 3 цаг 30 минут ч байлгаж чадахгүй тэгэл өвдөдөө нэг за хараа чи надад үнэхээр хайртай маань болсон гэл салгаад авна штэ. Тэгэхэд тэр эмэгтэй өөрөө огт төрж үзээгүй учраас өөрөө ч тэр өвдөлтийг мэдрэхгүй юм чинь хүнийг ингээд аимшигтайгаар 3 цаг энэ төхөөрөмжн дээр байлгаж чадчих байгаа. Чи нэг ингээд цаг 30 минут арчлаадах гэдэг орхисон байгаа. Яа, ёо, бүтгөө. Ингэстэй амар хэрэг ёо. Би бүр уншаад шок. Энэ ямар мэдрэл муутай юм бэ? За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицлбор эмнэлэг хамтран ажиллаж байгаа. За энэ биш үү? Надад бол үнэхээр таалагдчих. Манайхаа одоо яадаг хөхлөр шүү дээ. Ямар нэгэн ингээд Монгол дэмжлэх болцоогүй гэд өвчний оншууд нилээд гарч ирдэг. Миний ойрхон хүмүүст ч гарч ирж л байсан. Тэр тохиолдолд манайхан ерөнхийдөө шууд шоконд ордог. Шоконд ороод яадаг хөхлөр зүгээр таамгаар янз янзын юм хийх гээд өрн таран эдийн засгаач өрн таран хийдэг. Ахаад дээр нөгөө хүндэд тус болохоос илүү гай болоод тэгээд цаг хугацаа алдаад боломжгүй юм руу яваад тэгээд тэнд болохгүй гэсэн одоо нөгөө тийшээ явгаа зур аргахгүйгээд ингээд цаг хугацаагаа алдаад нөгөө хүнтэй ингээд хүнд байдал үүсгээд идэх байхгүй. За тэгвэл одоо энэ Туркийн Medipol гэдэг эмнэлгийн Монгол дахь салбар нь бидэрт ямар үйлчлэгийг санал болгож байгаа юм. Төлөөлөгчийн газар гэсэн. За. Эхлээд ингэх юм байна. Танд одоо Монголын эмнэлгүүдээс шинжилгээ гаргаад өгнө шүү дээ. Ингээд диск мискин дээр гаргаад өгдөг болсон шүү дээ. Эхлээд тэрийг эднэд аваач өнгөт эднийх нөгөө Туркийн эмнэлэг рүүгээ явуулаад ийм өвчтэй, ийм онцтой юм байна. Энийг яах вэ гэхүүгээд нөгөөдөл нь үзэж хараад ийм өвчтэй юм бол бид нар эмчилж болох юм байна. Тэгээ энэ хүнтэй ирээд тэдэн сар манад байна шүү ч гэдэг юм уу те. Хугацааг нь. Дээр нь энэ эмчилгээг бид нар ингээд төгс хийгээд энэ хүнийг эмчилж эдгээр явуулахад тэдэн төгрөг гарна шүүгээд зардлын хүртэл гаргаад өгч байна. За ингээд явж таарнаад очингууд нь эдгээр нисгээс тосч аваад эмнэлэгтээ шууд аваачаад тэгээ эмчилгээг нь хийн нөгөө дагаж ирсэн сахиул махиудуудад нь бүр зочд буудал ч юм уу түрээсийн байр марийг нь хүртэл олж өгдөг. За. Ингээд дараа нь эмчилгээ дуусаад Монголд ирлээ штэ. Монголд ирснийхаа дараагаар нөгөө төлөөлөгчийн газраараа дамжуулаад онлайнаар хяналтандаа байж иж байна. За. Ийм төгс үйлчлэгийг санал болгож байгаа. За тэгэхээр бид нар ч одоо би яг ер нь бол нэлээд олон нэвтрүүлгээр эдний талаар ярьж байгааг манай бусад хөтлөгч нар ярьж байгааг сонссон. Надад юу таалагдсан бэ гэхээр 30 хоног бид нар угаасаа Турк руу бол визгүй зорчдог. Тэгэнгүүт магадгүй тэр хүн 30 хоногоос дээш хугацаанд байх шаардлага гарлаа гэхэд бас тэр визний асуудлыг бол шийдэж өгөх юм байлээ. За тэгэхээр та Medipol эмнэлгийн Монголын төлөөлөгчийн газар нь Улаанбаатар эхлэлгүүрийн баруун тал буюу одоо яг төв зам дагуу байрладаг голомтын бизнес төвийн замын эсрэг тал гэсэн үг шүү дээ, тийм ээ? Центр поинтын замын эсрэг. Яг үнэн. За тэгэхээр бас эднийх хөөрхөн одоо машины зогсоолтон байна. За тэгээд төлөөлөгчийн газар нь Монголд дэмжлэгдэх боломжгүй өвчтэй, за оншин тодорхойгүй эсвэл гадаадад дэмжлүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн тохиромжтой сонголтоо гэж үзэж болно, тийм ээ? За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 99 19 T6 9952 32 21 гэдэг утсуудаар аваарай. Тэгээд Medipol SGMN гэд салгахгүйгээр бичээд латинаар бичээд Facebook руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Medipol эмнэлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн зохицлбор эмнэлэг хамтран ажиллаж байгаа. Энд чинь баасчгүй Туркийн эрүүл мэндийн сайдынх нь эмнэлэг гэсэн шүү. За тийм гэсэн. Тэгээ яг хөө эдний бас нэг гоё юм нь болохоор орчуулагчаа өөрсдөө гаргаад өгч тийм ээ. Тий. Бас тэгнэд чинь мөнгө өрнө шүү дээ. Хэрвээ байхгүй. Тийм шүү дээ. За одоо таны мэдээ тийм ээ. За тий. За Чех улсыг шуугуулж байгаа ийм гэмт хэргийн тухай мэдээлэл хүргэх гэж байна. Чех шууган гэсэн үг шүү дээ. За одоо бол Чехтай яраа нэг жигшүүрт гэмт хэргийг ярьж одоо шуугчгаа чинь бүгд Чех улсад нэгэн эмэгтэй 3 сарын турш хорионд байж байгаад 2 сарын 16-ны өдөр суллагдсанаар энэ жигшүүртэй хэрэг явдал олонний анхаарлын төвд ороод байна. За 3 сарын турш хорионд байсан. Орон нутгийн Лада Пронта Днес гэдэг сонинд бичснээр бол ачааны машины жолоочоор ажилладаг нэг эр 2 жимэгтэйг хулгайлаад иргэшилтэд оруулан хүзүүнээс нь гинжлээд гэж байгаа шүү. Нохон идүүрнээс хоол идүүлдэг ийм хэрцгий аимшигтай хэрэг гарсан. Ямар амар хэрэг вэ? За
Гач донтой юм бэ? Анх цагдаад мэдгдсэн 27 настай бүсгийн хувьд бол хөршийнх нь хаалгыг нүдэж тусламж гуйснаар бүх юм эхэлсэн. За. Хүзүүндээ томоо гинж угсан, халтарцаж аймаар царайтай болсон нэг эмэгтэй аимшигын киноос гараад ирвүү хэмээр яс арь сурталтаа турцсан байсан. Пүүх тэгээд хөрш айлынх нь хаалгыг балвсан тухай бол тэд нар ярьсан байгаа юм. Энэ залуун тэгээд залуухан юм биш хамгийн амар нь энэ жолооч нь. Яана. Залуухан тэгээд нэг юм нэг халзан толгойтой хэрэг хийчих гэмээр тийм нэг бакмак биш баги биш байгаа. Турангач үргэлжлэн царайны юм байна. Тийм, нэг залуу байна. За. Хэрэгтэй хувьд 40 настай Карл Н гэдэг нөхөр гэж одоо олон нийтийн мэдээлэлд бол цацаад байгаа. Прагтоос баруун хойд зүг 50 орчим километрийн зайд байдаг Сэрэм гэдэг нэртэй тосгонд болсон энэ хэргийг үйлдсэн этгээд тухайн байршил дээрээ өөрөө бол амьдэрдэггүй. Харин эмэгтэйчүүдийг бол тэнд ингээ хоригдсон байсан гэж. Ямар ч тач энэ хэрэг одоо олонний анхаарлын төвд ороод байна. Хэрэгтэн баривчлаад садуулсан хэрэгт буруутай гэж тогтоовол дор хаяж 12 жил хорих ялд шийдэх юм байна гинэ. Тийш дээ угаасаа. 12 жил мэл бол арай бага уу. Дор хаяж гэж байгаа юм чинь 12-оос дээш жил гэсэн үг юм л да. Хамгийн багадаа л 12 жил гэсэн үг юм байна. За сэтгэлдлүүд нь интернетээс энэ тухай уншаад бүр айсан штэ. Гаднаас нь харахад хинч тийм балиар хэрэг хийдэг хүн гэж бодохооргүй царайлаг сайхан зантай залуу байсан гэсэн. Таньдаг хүмүүс нь өөрсдөө шоконд ороод байгаа гэж байна л гинэ. Яана. Гэтэ энэ гач донтонгууд ер нь нэг юм гимгүү царайтай байдаг те нэг амар хамгийн амар. Тэгээд бид нар яадаг вэ гэхээр дараа нь яадаг вэ гэхээр ингэдэг штэ. Миний дотор 2 хүн байдаг. Нэг сайхан ааштай тэр нөгөө нэг та нарын таньдаг хүн. Нөгөөх нь тийм хэрцгий ад орч юм байна. 2 туйлд сэтгэл зүй гэдэг байгаа штэ одоо сүүлийн үед те. Зарим нь бүр 24 туйлд сэтгэл зүйтэй байна уу? Ямар амар хэрэг вэ. Тэгээд ийм нөхдүүдийг яадаг вэ гэхээр цагдаа шүүх мөх болж ирсэн доо те. Наадаг чи сэтгэл зүй өвчтэй юм байна гэд яаш итгэлгүй өнгөрөөчдөг. Бас амар нь тэр. За тэр 2 эмэгтэйгээ гинжлээд хоолунд өгөхгүй яг нохоо шиг амьдруулж байсан гэсэн. Хаяа нэг өнх мах талах аяг ус өгдөг байсан байсан. Ийм амар хүмүүс яаж амьд яваад байдаг байна гэнэ. Ямар амар юм бэ? Хохирогчд амьд мэд олдсон ямаа да арай өөр хүмүүсийг илүү ноцтой хохироосон юм биш үсттэй. Ийм зурд гэмт хэрэгтэй хүмүүс нийгэмд маш сайн хүмүүс байдаг гэж уншиж байсан. Энэ залууг ийм хэрэг хийсэнд хүмүүс итгэхгүй байгаа гэсэн штэ гэж. Хөршүүд бол зүгээр хүний хайлан. Тэгээд яаж аваад тэр нэг мүү гинжнээсээ суларч оргож босгож цуцаж гарч ир тэр нэг айлын хаалга нүдсэн тий. Тэгээд нэг гин алдсан байх. Нэг бол тэр гинж минжин хөөрхи амта тэмцэж нөгөөдхнийхээ гинжийг нэг юм ангаалгад тэгээд цонх юугаар нь гарсан уу. Тэгээд хажуудлынх нь айлыг балбаа байлгүй дээ. Тэр айлынхан мод ухаалцсан баг тий. Тэгсэн биз? Йоо. Зэрлэг мэдрэл мутаа галзуу өнгөрлөө. Амар юм ба. Амар юм байна. За. Нэг мэдээ ярих цаг байна уу? За би тэгвэл мэдээг ялцуулчих уу? За тийм. За энэ аюу өрөвдмөр санагдсан надаа. Япон улсад Авашима нэртэй арал байдаг. За энэ арлыг бол хүмүүс муурын деважин гэж нэрлэхэнч би. Харамсалтай нь энэ арал Япон тулгамдж буй асуудал болон өндөр насжилтаас болж цаашид муурын деважин байхаа болох нэ. За яасан бэ гэсэн чинь 1960 онд энэ арал дээр 655 оршин суугчаас гадна хэдэн зуун муур бүртгэгдэж байсан бол одоо ердөө 3 өндөр настан 7-оос дээш насны өвтөлсөн муурнууд байгаа гэсэн мэдээллийг Ардиан сэтгүүл мэдээсэн. Өндөр настанд ч 3 хүн болсон юм байна. Муурн ч 7 хүн болсон юм уу? Муур нь 7 наснаас дээш хөгшин муурнууд л ингээд үлдсэн. За. Одоо тэгэнгүүт нөгөө 655 хүнээс ч 3 өндөр настай үлдсэн. 3 өндөр насны үед муурнуудаа аль чадгаараа хооллож асардаг ч гэсэн насны дороотлоос болж удахгүй хооллож чадахгүй төрөх эрсдэлтэй байгаа. Харин муурнуудын хувьд зорж ирсэн жуулчдын өгсөн хоолоор үлд хижээж байгаа. Хэрвээ муурнуудыг асар халамжилж байгаа өндөр наснууд тэнгэр твших юм бол тэднийг халамжлах хүн байхгүй төрж Авашима арал муурны деважин байхаа болно гэсэн харамсалтай мэдээлэл цацагдж байгаамаа. За анх арлын загасчид мэрэгч амьтдын эсрэг муурнууд авчирт тэжээснээс энэ арал муурын деважин болох зам тавигдчихсэн юм байна. За харамсалтай нь 400 гаруй жилийн өмнөөс загасчид тэргүүтэй хүмүүс сууршиж байсан энэ арал одоо хүн оршин суухаа болж түүхэн тасрах гэд байгаа нь бас бүс нутгийн өв соёлын сан цаашлаад амьтан хамгаалах нийгэмлэгийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа юм байна. За сэтгэгдүүд нь
хин хинийх нь хувьд гунигтай мэдээ юм аа. Өндөр наснууд ч гэсэн гунигтай байгаа ах таа гэсэн байна. Нас өндөр муурнууд сураггүй олонгууд эн тэнд очиж үгснийг нь мэдээд хайж цогцыг нь олж оршуулдаг тухай уншичаад уйлсан штэ. Хүн байгаль хоёр нэг цогцсон амьдарч болдгийг нотолсон сайхан газар байсан юм даа гэсэн байна. Очиж үзхийг мөрөөддөг байлаа. Харамсалтай л юм. Намайг Япон руу явах гэсээр байтал энэ арал эзгүй болох юм байна да. Гэхдээ муурнуудыг нүүлгэн шилжүүлэх байлгүй дээ. Арайч өөхөг гэд тавьчихгүй байлгүй дээ гэсэн байна. Гурхан үлдсэн гэхээр амар байгаа зү. Уурны цөллөгийн газар болох гэж штэ энэ ч. Харин тийм. Аа. За, ер нь бол тэгээд энэ саарл цунами гэж нэрлэгдээд байгаа энэ өндөр насжилт тэгээд хоёлоо өмнө ч гэсэн Японы тосгонуудыг нөгөө бүр аргаан бараад ингээ хиймэл хүүхдүүд хийгээд тавьсан тосны тухайч хоёлоо ярьжсэн те. Энэ бол Японоос угшилтаа. Гэтэ одоо ер нь бол дэлхийд дахинд бас айц сүйц болоод байгаа асуудал шүтэ. За ингээд энэ үрээд 2025 оны 2 дугаар сарын 26-ны лав гарагийн 400-ын шугаа нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шугах тусам нягтлах сураатаагаар шууд түрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Туркийн тэргүүлэгчийн сургуулийн зохицлбор эмнэлэг болох Medipol эмнэлэг за мөн үхэр дахин махта өглөөний зайцаараа Prime-д хамтран ажиллаа баярлаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөлөл эрхэм сонсогчдаа цагбарын явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа 22-5 нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3